Америкийг эзэлсэн Итали мафийн түүх. Америкийн маф буюу Итали Америкийн зохион байгуулалттай гэмт хэргийн сүлжээ байгууллага. Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк болон Чикаго хотуудад төвлөрөн үйл ажиллагаагаа явуулж, цогтууруулах ундааны хориг тавигдсан цаг үе буюу 1920-д онд хууль бус архины худалдаагаар хүлжсэн юм. Хожим хар тамхины 8-аас хууль бус мөрөөдөө тоглоом. Гэмт хэргийн болон тохой нэг бүрт гараа сунган ажиллахын зэрэгцээ, үйлдвэрчний эвлэл, томоохон бизнесийн байгууллагуудад элсэж гэмт хэргээ нуунд алддаг байлаа. Өнөөдөр ч тухайн цаг үеийн мафийн гол дүрүүд болох Аль Капоне болон Жон Готи нар яригдсаар байна. 20 дугаар зууны сүүл үеэс эхлэн тус улсын засаг захиргаа бусдыг айлган сүрдүүлэх замаар ашиг хонжоо олох явдлын эсрэг хууль батлан хэрэгжүүлж, мафийн толгойлогчдыг хатуу яллах басна нь үр дүнгээ өгч, маф хэмээх сүлжээ гэмт хэргийн бүлэглэлүүдийн хүчийг солиулсан ч өнөө хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар байна. 1. Цагаачийн асуудал ба их хориг. 19-р зууны сүүл, 20-р зууны ихэнх үед Италиас Америкийн нэгдсэн улсыг зорих цагаачдын тоо олширч, асар олон фермер, гар урлаач гэх мэт хүмүүс буурал твээс шинэ амьдрал эхлүүлэхээр эрх чөлөөний оронд газардаж байлаа. Зөвхөн Нью-Йорк хотод оршин суух Итали гаралтай иргэдийн тоо 1880 онд 20 мянга байсан бол ердөө 10 жилийн дотор 250 мянга хүртэл өсөж 1910 оны босгон дээр хагас сая Итали Америк иргэд тус хотод оршин суух болжээ. Төвөгч Томас Репето энэ талаар нарийн судалгаа явуулж, тус хотын нийт хүн амын 10%-ийг Италиас гаралтай иргэд бүрдүүлдэг хэмээн тодорхойлсон байна. Итали гаралтай иргэд эдийн засгийн хувьд таатай амьдрал хайн ирж байсан ч тэдний дунд гэмт хэргийн бүлэглэлийн гар хөл болсон этгээдүүд байсныг дурдах зүйтэй. 1920-д онд Америкийн нэгдсэн улс цогтууруулах ундааны үйлдвэрлэл худалдаанд хориг тавьсан нь Итали Америк гаралтай гэмт хэргийн бүлэглэлүүдэд архины даалд бизнес эхлүүлэх сэдэл болсон агаад цагдаа хүчний байгууллага орон нутгийн удирдах албан тушаалтнуудад хахуулагч, өөрийн талд уруулан мөнгө угаах гэмт хэргийг цэцэглүүлж байсан түүхтэй. Тухайн цаг үед Италид Сицилийн маф хүч хэрхэгжиж, Бенито Муссолинигийн фашист дэглэмтэй сөргөөцөлдөх болж, бүлэглэлийн олон гишүүд Америкийн нэгдсэн улс руу дөрвсөн нь Америкийн мафийн ерөнхий суурийг тавьжээ. Хэдийгээр үндэс гарал нэг мэт боловч Америкийн маф болон Сицилийн маф тус тусын үйл ажиллагааг явуулж нэгдмэл хүрээнд ажилддаг байв. 2. Америкийн маф зохион байгуулалтанд орж бүлэглэл болсон нь. 1920-д оны сүүл үед Нью-Йорк хотын хамгийн том гэмт хэргийн бүлэглэл болох Итали Америкийн хооронд сөргөлдөөн гарав. Харин 1931 онд Италийн Сицилийн аралд төрсэн Сальвадор Маразано Америк дахь мафийн толгойлогч болж өөрийгөө бүх толгойлогчдын толгойлогч хэмээн нэрийдсэн байдаг. Гэвч тэрээр мөн онд Лаки Лусиано хэмээх этгээдийн гарт амиа алджээ. Лаки Лусиано ийхүү Америк дахь мафийн толгойлогч болсон даруйда Комис гэх нэртэй тулс улс дахь 20 гаруй гэмт хэргийн бүлэглэлүүдийг хамруулсан төв байгууллага байгуулсан. Тэрбээр Нью-Йорк хотыг гэмт хэргийн бүлэглэлүүдийн нийслэл болгон зарлжээ. Тухайн цаг үед тус хот 5 гэмт хэргийн бүлэглэлд хуваагдж байсан бол Америкийн нэгдсэн улсын бусад томоохон хотуудад тус бүр нэг бүлэглэл үйл ажиллагаагаа явуулж байна. Америкийн мафийн сүлжээний оройд толгойлогч байх ба тэрээр бүлэглэлийн бүх үйл ажиллагаанаас хувь хүртэх хэмжээний эрх мэдэл эдлэх бол түүний доор капос буюу ахлагч хэмээн нэрлэгддэг 10 хүнтэй багийг удирддаг хүмүүс бий. Ийхүү асар том сүлжээ үргэлжилсээр хамгийн доор нь мафт харьяалагдахгүй боловч холбоо сүлбээ бүхий бизнесийн хамтрагчид нь багтдаг байжээ. Мафийн гишүүн болох уламжлал нь цусан тангарах хэлбэртэй байсан ба гэмт хэргийн бүлэглэлийн гишүүн болохоос өмнө хүний амь хороосон байх хатуу шаардлагыг Итали хэм маягийн дагуу тавьдаг байв. Түүнчлэн нэгэнт гишүүнээр элссэн бол бусдад мэдэгдэхгүй нууцлах, бүлгийн хэн нэгнийг дарамтлахгүй байх. Бүлгийнхээ хэн нэгний найз бүсгүй эсвэл их нэртэй нь хувийн харьцаа үүсэхгүй байх гэх мэт хатуу журам баримталдаг байжээ. 3. Мафийн үйл ажиллагаа 20 дугаар зуунд эрчийг авсан нь. 1933 онд цогтууруулах ундааны хориг хүчингүй болсноор мафийнхан эмс хүүхнүүдийн биеийг үнэлүүлэх, хууль бус мөрөөдөө тоглоом зохион байгуулах зэргээр үйл ажиллагааны чиглэлээ өөрчилж эхлэв. Түүнчлэн хууль ёсоор үйл ажиллагаагаа явуулдаг үйлдвэрчний эвлэлд хүмүүсээ оруулж барилга, үйлчилгээ, шөнийн клуб, хоолны газар,
Ав засвар зэрэг олон салбарт далд бизнес эрхэлж, томоохон бизнесмэнүүдээс эхлээд орон нутгийн засаг захиргаа, шүүхийн нэр нөлөө бүхий хүмүүст хахуул өгөх замаар гэмт хэрэгэ далдалдаг байжээ. 20 дугаар зууны дунд үед Америкийн нэгдсэн улсад нийт 24 орчим гэмт хэргийн бүлэглэл байсан ба нийт 5,000 орчим гишүүнтэй хэдэн мянгаар тоологдох холбоотонтой байсан гэдэг. Гэвч 1960-аад онд Америкийн нэгдсэн улсын холбооны мөрдөх товчооны дарга Эдгар Хүүвер Итали Америк мафийн бүлэглэлүүдийн эсрэг хатуу бодлого хэрэгжүүлж үйл ажиллагаанд нь нөлөөлөх арга хэмжээг авч эхэлжээ. 4. Мафийн бүлэглэлүүдийн үйл ажиллагаа хумигдсан. 1970 онд Америкийн нэгдсэн улсын Конгресс дээрэм хахуулын эсрэг тунхаг батлан гаргаж, Америкийн нэгдсэн улсын засаг захиргаа мафийн бүлэглэлүүдийн эсрэг дайн зарлаж буйгаа мэдэгджээ. Энэхүү 1990 оныг дуустал тус тунхаг заасны дагуу мафийн толгойлогч нарыг баривчилж олон жилийн хорих ял оноох, эсвэл өөр бусад гэмт этгээдүүдийг барихад туслалцаа үзүүлсэний хариуд цагдаагийн хяналтанд суллагдах гэх мэт арга хэмжээг авсаар 21-р зууны ихэнх үе гэхэд Америкийн нэгдсэн улс дахь мафиуд нөлөөгөө алдаж эхэлжээ. Гэвч 2001 оны 9-р сарын 11-ний өдөр болсон халдлагын дараа тус улсын ард иргэд болон эрх мэдэлтнүүд мафийн эсрэг бус террорист бүлэглэлүүдийн эсрэг тэмцэх үйл ажиллагаанд илүү анхаарал хандуулах болсноор Америк дахь гэмт хэргийн бүлэглэлийн үйл ажиллагаа бүрэн тасалдалгүй өнөө хүртэл галт хэлбэрт байсаар байгаа билээ.